За би дипломатч баяр хүү. За сүүлийн 4 жил Арабын орнуудад элчин сайдаар ажиллаж байсан. Иранд хавсран суугаа элчин сайдаар ажиллаж байсан. За баярхуу элчин сайдыг бол манай үзэгчид тухайлбал Түнис тулсан Арабын тэр хувьсгалын үеэр та Түнисийн тухай маш олон нийтлэл бичижсэн гэдэг утгаараа Арабын Египтийг бас Түнисийг те яг тэр тухайн орчин нөхцөлд өөрөө Араб ертөнцид байжсэн хүний хувьд гэрчийн хувьд бол маш сайн таньдаг баха. Үүнээс гадна би хатагтай Тавкул Карманы тавьсан илтгэлийн талаар тантай ярьсмаар санагдлаа. Тухайлбал яг одоо Араб ертөнцид тухайлбал Сир улсын ерөнхийлөгч Башар аль-Асадыг тэр дэглэмийг унахын төлөө маш цогтой үг хэллээ. Арчлын орнуудын хамтын нийгэмлэг энэхүү илтгэлийн дараа ямар байр суурь гарах вэ? Улаанбаатарын төвлөлд энэ тухай тусах уу? За би яг тунхаглд үг тусахыг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ тунхагл тусч таар. Гэхдээ би энэ Арабын ертөнцид гарсан энэ хувьсгалт өөрчлөлт байгуулалтыг яг өөрөө дотор нь биеэрээ мэдэрч ажиглаж харж сууж энэ талаар би тахирын хувьсгал гэдэг одоо нэгэн сэдвт бүтээлээ бичсэн ийм хүний хувьд бол өчигдрийн хуралдаан дээр Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймондын ярьсан зүйлийг бол энд давтаж хэлмээр санагдсан. Хондоо бол энэ сүүлийн 20 гаруй жилд одоо хүйтэн дайнаас хойш нарчлал зах зээлийн харилцаа руу нээлттэй нийгэм рүү дэлхийн 100 гаруй улс шилжилт хийсэн. За үүнээс бол бүр тодорхой ярих юм бол 70 гаруй улс шилжилт хийсний одоо 40 орчим үйл өргөж бутсан гэж байна. Арчлал нь балраад ингээд хурсан гэж. Тэгэхээр бол арчлал нь балраад хурсан гэдэг дотор одоо бол Арабын аль нэг орныг нэрлээгүй. За Явандаа бол тэр Даймонд профессорын хэлсэн шалгуураар бол Арабын ертөнцийг хамарсан энэ хувьсгалт өөрчлөлт нэг дарангуйллыг нөгөө дарангуйлаар солихыг гэсэн ийм эмзэглэл бас дэлхийн нийтэд байгаа. Энийг бол нуух зүйлгүй. Шинэ Башар Асадын дэглэм бол угаасаа өөрөө харигс дарангуй ийм дэглэм байсан. Нэг намын систем, нэг кланы, нэг гэрүүлийн дарангуйлах систем байсан. Гэхдээ Башар Асадын дэглэм унсны дараа түүнээс 7 дор аимшигтай дэглэм гараад ирэх гэсэн ийм айдас хүч бас байгаа. Шинэ бол шашны дарангуйл. Одоо ухаанда Башар Асадын эсрэг дэглэмийн одоо эсрэг дайнд байлдаанд явж байгаа тэр олон мянган салафитууд тийм ээ Аль-Каидагийн тэр олон мянган дайчид хэрвээ засгийг авах юм бол за энд бол юуны шашны цэвэрлэгээ шашны цөөнхийн эсрэг цэвэрлэгээ үүний дотор эмэгтэйчүүдийн эсрэг гендерийн тэгш байдлын эсрэг ийм цэвэрлэгээ явуучих вэ гэсэн ийм таамаглал бас байгаа шүү. Энийг бол дэлхийн олон орны судлаач нар улс төрчнөр бас анхааруулж байна. Түрүү их ноцтой тоо баримтууд хэллээ л да. Тухайлбал 10,000 гаруй хүн амь өргөцсөн байгаа. За түүнчлэн Сирийн иргэн 5 сая гаруй хүн гадны улсуудад дүүрсэн байгаа гэх мэт хатагтай Карман маш хүчтэй. Тэгээд тухайлбал арчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа дуу хоолойг Араб ертөнц рүү илүү их чиглүүлэх талын ийм илтгэл тавьчихуу гэж ажиглагчид харж байна. Тэгэхээр яг нөхцөл байдал одоо Араб ертөнцид ямар байна вэ? Бас энэ саяын Йемений эмэгтэйгээс гадна Египтээс нэг эмэгтэй сэтгүүлч ирсэн байгаа. Тэр хүн одоо 2 өдрийн өмнө нээлттэй нийгмийн форум дээр бол яг илэн талангуй ярьсан л да. Арчлал эрхчлээг бол одоо Египтийн шинэ эрхч бас дэмжихгүй байна гэж тийм ээ. Ухаандаа өнөөдөр чинь тийм ээ одоо шашны итгэл үнэмшилтэй шашнаар улс төр хийж гисэн лалын ахан дүүс ч юм уу түүний холбоотон салафитуудын ан нуур гэдэг ном тийм ээ. Египтийн парламентын сонгуульд ялалт байгуулаад 71% санал авч ирсэн л да. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо итгэл үнэмшил нь юу гэхээр тэр Египтийн үндсэн хуулийг шариатын хуулиар солих. Египтийн нийгмийг шариатын нийгэм болгох тийм ээ. Лалын хатуу ёс зүйн дагсан ийм нэгэн болох ийм бодлого явуулаад эхэлсэн үүнд бол эмэгтэйчүүд их хэлмэгдсэн байхгүй. Эмэгтэйчүүд болоод шашны цөөнх тийм ээ. Тэгэхээр ийм юм гараад ирэх гэдэг дээр бол бас анхаарал хандуулж байна. Энэ Арабын ертөнцөөс ирсэн эмэгтэйчүүд дэлхийн нийтийн анхаарлыг энэ арчилсан хамтын нийгэмлэгийн анхаарлыг Араб руу төвлөрүүлэх гэсэн ийм санаагаар бас ярьж байна л дээ. Нөгөө талаас бас хатагтай Карман бол одоо зөвхөн Йемен улсын төлөө тэмцэхэ болоод нийт Араб ертөнцийн төлөө дуу хоолойгоо олон улсад хүргэж байгаа хүний хувьд яг өнөөдрийн энэ арчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулганд оролцож байгаа ач холбогдлыг нь та юу гэж харж байна? За мэдээж энэ бол их ач холбогдолтой тийм ээ улс төрийн ач холбогдол, сэтгэл санааны, оюун санааны ийм ач холбогдол байгаа. Тэгэхдээ би яг тэнд ажилд амьдарч байсан хүний хувьд хэлэхэд энэ хоёр эмэгтэйн дуу хоолой бол Арабын ертөнцид түгэхгүй, тарахгүй. Энд бүр би ерөөсөө ямар ч итгэл алга.
Энэ ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн уриал оосон ухуулга энэ тунхаглал арабын ертөнцид нэвтрэхгүй. Энэ чинь дотоодын онцлог, шашны онцлогийг хүндэтгэх гэдэг олон шалтгаанууд энд нөхцөлдөж байгаа. Арабын ертөнцөөс ардчилыг бол нэг их хүсэх хэрэггүй. Гордох хэрэггүй. Гэхдээ баг сагаар нөлөө шууд дотоод хэрэгтэй. Яг ардчил гэдгийг бид нар бас олон шалгуураар ярьж байгаа л да. Бүх ард түмний шудраг шууд сонгуул, бүх ард түмэн өөрийнхөө хүссэн удирдагчдыг сонгож ажилуулах тийм ээ. Тэд нь ямар авир гаргах нь бол сонир биш. Тэгэхээр сонгуул явуулж яах гэдэг чинь өөрөө ардчлалын том сургууль юм л да. Хондоо 30 жил 40 жил сонгуул явуулаагүйгээр ингээд дарангуулаас суудсан цэргийн жанжнуудыг аваа хайчлаа тийм ээ. Тэгээ ямар ч байсан тэр лалын ахын дүүсэн ч вэ хин ч вэ ард түмэн сонгоод гаргаад ирлээ. Энд чинь өөрөө ардчлалын сургууль байхгүй да. Энийг бид ардчлал гэж ойлгохоос биш тэр шашны зан үйлийн өнөөдөр эндээ шүүмжлээд бол ямар ч агуулга утга байхгүй. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгт падгүй зүйл. За баярлалаа. Бидний ярилцлага энд хүрээд өндөрлж байна. Та Монгол улсыг төлөөлөөд Каирт элчин сайдаар ажиллаж байсны хувьд цаашдаа мэдээж Монгол улс Арабын ертөнцийн хооронд улам их гүүр олж явах хэрэгтэй хаа гэж бодож байна. За манай болоод лалын ертөнцид гэж яриа. Одоо би Монгол-Ираны харилцаа хөгжүүлэх гэдэг өнөөдөр Ираны нэг нэртэй эрдэмтнийг энэ хуралд одоо дагуулад хөдөж игээ явж байна л да. Тийм ээ. Одоо Иран бол арай ондоо энэ Арабын ертөнц биш. Тийм ээ. Иран бол үнэхээр нээлттэй Европчсан ийм нэгэн байхгүй юу? Одоо Иранд бол тийм ээ. Өнөөдөр зогсож байгаа юм. За бидний ярилцлага Иран хэрэггүй юм. Иран